Мэргэжлийн хувьд бол яг үндсэн мэргэжлүүд минийх бол бизнесийн удирдлага буюу бизнесийн эдийн засаг менежментээр суралцж төгссөн Оросын холбооны улсын Эрхүү хотын эдийн засгийн академи буюу одоогоор байгалийн эдийн засаг хуулийн улсын их сургуулийн бизнесийн удирдлагын тэнгимд суралцж төгсөж түүнээсээ цаашлаад магистр, докторд яг энэ чиглэлээр суралцсан байгаа. За одоо өнөөдрийн байдлаар би Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн тээврийн салбарын тээвэр логистикийн нэгтгэнд ахлах багшаар ажиллаж байна. За эдмийн цол зэрэг гэх юм бол Монгол Улсын зөвлөх инженер, эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн дэд профессор гэсэн цолтой. Тэгээд үндсэндээ сургуулийн ялангуяа сүүлийн үед манай залуучуудын сонирхож байгаа бизнесийн чиглэлийн сургалтын голлох томоохон сургуулиудаас зөвлөгөө өгж тэнд ажиллаж хичээл зааж байна. Тийм учраас та бүхэнтэй бас дахиад миний шавны нэмэгдэж байгаа учраас маш их баяртай байна. Ингээд өнөөдрийнхээ хичээлийн гол сэдэв бол бид эхэлж болсон. Ер нь жижиг бизнес гэж юу вэ? Ер нь жижиг бизнесийг яагаад удирдах эрхлэх шаардлагатай вэ? Жижиг бизнесийн өөрөө ямар онцлог шинжтэй вэ? Ямар төрөл хэлбэрүүд байдгүй. Ер нь энэ жижиг бизнесийг хөгжүүлэхэд юуг илүү их анхаарах шаардлагатай вэ?